Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдулан механик инженер тээврийн сургуультай хамтран нисэх хүчин 100 оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэхүү хурал нь агаарын хөлөг, нисгэгчгүй нисэх аппарат, дрон болон нисхийн технологийн загварчлал, найдвартай ажиллагаа, техник үйлчилгээ, нислэгийн хөдөлгөөн удирдлага, инженерийн боловсрол, агаарын тээвэр логистик, менежментийн чиглэлээр сүүлийн үеийн ололт амжилт тулгамдж буй асуудлыг хэлэлцэх, оюутнууд харилцан туршлага солилцох, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдлаа. Монгол улсад нисэх хүчин үүсгэн байгуулагдсны түүхт 100 жилийн энэ өдрүүдэд тохиож байна. Энэ ажлын хүрээнд иргэн нисхийн ерөнхий газар, иргэн нисхийн үндэсний төв, зэвсэгчний жанжийн штаб, шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженер тээврийн сургууль хамтран оюутан залуучуудын дунд нисэх бидний хөгжил эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэ эрдэм шинжилгээний баг хурал гэдэг маань нисхийн салбарын ирээдүй болсон оюутан залуучуудынхаа эрдэм мэдлэгийг толдож энэ нисхийн салбарын ирээдүй болсон оюутан залуучуудаа онол практикийг хослуулсан амьдралын туршлагуулах ийм үйл ажиллагааг зохион байгуулж байна. За энэ эрдэмчлэгээний хуралтай болон энэ үйл ажиллагаатай холбогдуулаад бид нар бас шинжлэх ухааны технологийн их сургуультайгаа бас хамтран ажиллах гэрээ санамж бичгийн төслийг бас боловсруулад явж байна. Тэгээ энэ бол цаашдаа бид нар одоо үүдийн судлаач оюутнуудаа болон энэ ихтэй сургуулиудынхаа энэ болсон өвчнийг ашиглаад байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад бол их томоохон одоо ач холбогдолтой гэж үзэж байгаа. Механик инженер тээврийн сургууль нь 2001 оноос эхлэн Монгол улсын нисхийн салбарт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зорилготойгоор нисхийн чиглэлийн сургалтыг албан ёсоор эхлүүлж өнөөг хүртэл 700 орчим нисхийн механик инженер, 150 гаруй нисхийн авионикийн инженерийг амжилттай төгсгөжээ. Мөн тээврийн менежмент чиглэлээрч доктортой чанартай сургалт явуулж салбартаа эрэлттэй мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргасаар байна. Энэ удаагийн хурлын бас онцлог нь болохоор манай судлаач оюутнууд, манай бакалавр оюутнуудын судалгаа хэр өндөр түвшинд явж байгаа. Мөн энэ нисхийн байгууллагуудтай хэр хамтарч ажиллаж байгаа. Энэ дээр үүсэж байгаа төрөл бүрийн асуудалтай талуудыг хэрхэн шийдэх талаар бол ингэж илтгэл хэлэлцүүлж байгаагаараа онцлог байгаамаа. Тус эрдэм шинжилгээний хуралд 1 сар орчмын хугацаанд нийт 30 гаруй өгүүлэл ирсэн бөгөөд эхний шатны шалгаруулалтаас сонгогдсон бүтээлүүдийг өнөөдрийн хурлаар танилцуулан хэлэлцсэн юм а. Миний хийж буй төсөлтийн ажил бол их цөөрч буудаг, автомобиль төвчтэй буюу онгоц хэлбэрчлэлтэй нисгчгүй нисгэх хөрөмж байгаа. Нисгэх хөрөмжийг хийх болсон шалтгаан гэвэл олон улсад нисгчгүй нисгэх хөрөмжийг хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Үүнийг Монгол улсад нэвтрүүлэх, өргөн хэрэглээнд ашиглах, тэр дундаа үргэлтийн үйлчлэгээ, яаралтай төрийн тусламжийн зориулалтаар азлагдсан бүснэтэг зэрэгт хүргэлт хийхийг тос төгсөлтийн ажлын хүрээнд бас давхар судалж явж байгаа. Нисгчний 100 жилийн хөгжлөө байгуулж байгаа эрдэмчлэгээний хуралд би цахилгаан соронзон катапульт гэдэг сэдвээр хуралд оролцож байгаа. Бидний сонгож авсан катапульт маань болохоор бусад катапультаас илүү авсаархан жижиг хэмжээтэй тийм мөртлөө илүү хүчийг гаргаж чадaltaй байдаг учраас Монгол орны байгалийн тогтолцоо нөхцөл байдал одоо хүүхд зам шаардлагагүй үед уулан дээрээс хийсэн үцгэл говьд гэх мэтчлэн хил хамгааллын байдлаар илүү их ашиглаад зохистой гэж үзээд энэ сэдвийг сонгож авч байгаа.